Тэнгэртэй. Амар гоё юм байна. Ёш. Шок те. Юу вэ наач ёо. Би бүр шок. Шок. Би арайч ингэж боддог аа. Oh my god. Сайн байна уу? За та бүхэндээ Oppo brand-ийн Find N6 загварын гар утсыг unboxing гэж үзүүлэх гэж байна. 2026 оны цоо шин загварыг одоо та бүхэндээ дэлгэж харуулъя. За энэ утас нь болохоор нуглардаг загвар. Тэгээ нуглардаг загвар гол нь бас ямар гэдэг одоо бас та бүхэн харах уу? За. Тэгэхээр Oppo brand-ийн бүх утсан дээр өөрсдийнх нь кейс дагалдаж байгаа. За тэгээд USB тэгээд хамгаалагчтай. Oh my god, энэ тэгтэйстэй бүр хартаа энэ бүр ямар хансаг юм бэ? Энэ юм уу? Энд даахгүй гэсэн шиг юм. За үгүй. Вау, ёо, та бүхэн өөрсдөө ингэ гараараа бариад ирсэн юм те. За энэ загварын хувьд бол голоороо нуглардаг гэсэн голдоо нөгөө зураас гардггүй ийм нөгөө нуглаа үүсдэггүй загвар гэдгээр айгүй давуу талтай байгаа. Тэгээ үндсэн дэлгэцэн нь болохоор 8 инчийн өргөнтэй. Грамын хувьд бол маш хөнгөн загвар байгаа 225 грамм. Кейс 8. Энэ давхар нэмэлтээр оруулт юм шиг байна те. Оо. Ёо. Вау. Энэ хаахлаар юм чагч тий. За нэг хэлээ. Ёо. За энэ бол угаасаа яалтчгүй нуглаа бол юу гэсэн нэг чагтахгүй тий. Нуглаа байгаа юм шиг мэдрэмж байхгүй. Угаасаа бүр юм ховлт гэдэг үү? Тий. Тийм юу? За энэ дэлгэцэн болохоор яг одоо 8 инчийн өглөөд дэлгэц байгаа. Өглөөд бас дэлгэцтэй. 120 Гц ерөөхдөө дүрс дамжуулалтын татамжтай маш нэмхэн уян шилтэй. За ингээ хаасны дараа болохоор 6.5 инчийн дэлгэцтэй болдог. За энэ хааж байгааг нь харъя. Хааж байгаа дэлгэцэн ч гэсэндээ өглөөд дэлгэц байгаа. Маш ихтэйхэн харьцаатай. Ерөөхдөө нугларсныхаа дараа ч ингээ нугласан утас чи өрнөд амар зузаан яриад байдаг шүү дээ. Нугалсан байгаа нь өөр юм нэмхэн. Үндсэн камер болохоор Hasselblad-ийн системтэй. Hasselblad нь болохоор нөгөө сансарлуу явж анх бичлэг хийсэн камерын гэрээ дэлгэддэг утаснууд дундаа хамгийн сайн перископик дуунтай камертай утас гэж хэлж өгөх болно. 16 ГБ RAM-тэй 512 ГБ баталгаажтай. Мультитаскинг хийж болдог. Дэлгэцийг хуваагаад олон аппликейшн юм хөдөө нээжж болдог. Процессорын хувьд болохоор Snapdragon 8 generation-ы 4 чиптэй. За тэгээ цэнэглэлтийн хувьд бол SuperVOOC буюу хурдан цэнэглэлт болон нөгөө уртсгүй цэнэглэлтийг дэмждэг загвар байна. За ингээд эн чинь рисээ хажуудаа үзэнгээ ингээд цагаагаар шалгаж. За төвчийн хувьд гэх юм бол энэ 3 төвчтэй lock button, чангалах, багасгах button. За тэгээд өөрөө хүснээрээ тохиолж болох бас нэг buttonтай. За энэ чинь бол хүссэн юм тохиолж болдгоо даваа талтай. Би бол камер дээр тохиолжээ. Хүү. За тэгээд ерөнхийдөө зураг авалт хийчингүүтээ хүссэн юм арилгаж болдог гоёмтэй. За жишээлбэл тэр хавчаарыг бол арилгацсан. Юусэн огт юуч байгаагүй юм шиг бол айгүй тийм тод арилгаж байна. Perfect shot-ийн үзье л та. За 4K UHD болгож сайжруулах боломжтой. Тэгснээр ерөнхийдөө татхад ерөөсөө ямар ч тийм асуудалгүй болгодогороо бас даваа талтай. Энэ нь л яг химэл оюун ухаанаар зургийн дүрсийг сайжруулж байгаа боломжтой. Болцсон. За HD болцсон. Миний арсыг хардаа. Яг шил шиг харагдаж байна. За энэ болохоор оригинал зургийн юм байна. За янзсан зургийн харагдаж байна. За энэ чинь хавчаар бол байхгүй байгаа. Хавчаар нь байхгүйсэн. Миний арсыг дахиад жоох ядаа. Тэгэхээр ингэж харагдаж байна. Яг шил шиг харагдаж байна. Ерөнхийдөө бол яг HD болгоод
enhance болгоцсон, нэмэгдүүлсэн болохоор. Би ч уг иймэрхүү л гэж бодож явж байна. За тэгээд Oppo Find N 6 гар утсыг зөвхөн Nex Electronics-ийн бүх салбараас мөн дээрээс нь Онлайнаас цэгмэн буюу онлайн шопоос худалдаж авах боломжтой. Бид бүхэн back to school-ийн урамшуул зарлаад бүх утаснууд маань хямдралтай. За тэгээд дээрээс нь яг энэ утсан дээр Oppo брендийн цагийг бэлгэлж байгаа шүү. Та бүхэн яар гараарай. Баярлалаа. баярлалаа.